Сайн байцгаана уу? Сонсож байгаа өдрийн мэндийг хүргэе. Та яг одоо Монголд болсон үнэн бодит гэмт хэргийн талаар ярьдаг сувгийг сонсож байна. Энэхүү хэргийг сэрэмжлүүлэг болгох үүднээс хүргэдэг бөгөөд нэрсүүд нууцлагдсан байдаг тул та бүхэнд ойлгомжтой байлгах үүднээс түгээмэл нэрсээр орлуулан хүргэж байна. 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр энгийн нэг л өдөр үргэлжилж байсан. Тухайн өдөр цагдаагийн газарт хүн амны хэрэг гарсан талаар дуудлага мэдээлэл иржээ. Ингээд цагдаагийн албан хаагчид дуудлагын дагуу тухайн байрны 6 давхарт лифтээр гарan очсон. Шатны хажууд тэднийг дуудлага өгсөн Сараа, Баяраа гэх хүмүүс өгсөн байна. Тэд нэгэн хаалгыг зааж өгсөн бөгөөд Баяраа хаалганы гэлхүүрийг цагдаагийн албан хаагчид өгсөн байна. Ингээд цагдаагийн албан хаагчид тухайн хаалгыг тухайн дэлгүүрээр нэг гэрт яван орсон. Хаалгыг онгойлгож байх үед хаалганы цаанаас ямар нэгэн чимээ сонсогдоогүй. Ингээд цагдаа дэлгүүрийг цоожинд хийж хаалгыг онгойлгон дотогш ороход коридорын хэсэг өгцөн бөгөөд үнэхээр хүнд нөхцөл байдал дүр зураг харагдаж байлаа. Коридорын шал хаан гээд шкаф болон ойр орчмын эд зүйлс бүгдээрээ цус мэт зүйлээр нэлен хүйдэ бохирлогдсон байв. Шалан дээр ирээн хувцастай махлаг биетэй эрэгтэй хүн доошо харсан байдалтай хэвтэж байсан ба түүний эргэн тойронд цус мэт зүйлээр тархан будагдсан байжээ. Ойртож очиход тухайн хүн нас барсан байж болзошгүй нэгэнд тодорхой болсон байсан байна. Гэвч байр бүхэлдээ нам гүн байсан тул цагдаагийнхан дотор өөр хүн байгаа эсхийг нь шалгаж эхэлсэн юм. Тэд том мөрөөнд яван ороход цонхны дэргэд нэг эрэгтэй хүн сууж исэн байна. Түүний биеийн тал хэсэг нь онгорхой цонхны гадна талд гарсан байжээ. Тэр хүн цагдаагийнхныг хараад та нар хэрвээ ойртох юм бол би өсрөн би хүн алчсан угаасаа насаараа шоронд явна хэмээн хэлж байсан байна. Тэр эрэгтэй 30 гаруй насны сотруулахундаа хэрэгэлсэн байдалтай хөл нүцгэн байсан бөгөөд байранд түүнээс өөр хүн байгаагүй аж. Цагдаагийнх нь түүнийг шууд хүчээр барих нь эрсдэлтэй байсан учраас хамгийн түрүүнд амийг нь аврах нь нэн тэргуунд чухал хэмээн үтсэн. Ингээд дуудлагаар ирсэн цагдаа жолооч болон бусад эрүүгийн мөрдөгч нарыг өргөнөөс гаргаад албан хаагч нь 10 гаруй минут харьцаа тогтоож яриа өдөж энэ хүн чи амьд байна буугаад ирээ гэж тайвшруулж агаад түүнийг цонхноос буулгасан. Ингээд түүнийг баривчлан авч явсан бөгөөд 103-аас 22 цаг 35 минутын орчимд эмч орж ирэн үзээд ирээн хувцастай хүнийг нас барсан байна хэмээн хэлжээ. Хэргийн газрын үзлэгээр талигачийн хөвлийн орчимд зүсэгдсэн шарах байсан бөгөөд биеийн баруун талд нь шар өнгийн иштэй хутга байсан байна. Мөн албан хаагчийн мэдүүлэгт дурдсанаар түүнийг анх очих үед байрны хаалганы гадна талд ямар нэгэн цусны мөр толб байгаагүй байна. Харин хаалга онгойлгон дотгош ороход коридорын хэсэг бүхэлдээ цус мэт зүйлээр бохирлогдсон байжээ. Хэргийн газрын үзлэгийн үеэр талигачийн биед үзлэг хийхэд олон тооны гэмтэл илэрсэн. Үзлэгээр нүүр толгоон хэсэгт хөхрөлт, дулгаралт, уруулын дотор хэсэгт цус хуралт болон язарсан шарах байсан. Мөн талигачийн биеийн гар, мөр, цээж, хөвлий болон нурууны хэсгүүдэд хурц эрттэй зүйлээр үүссэн байж болзошгүй олон тооны шарах илэрсэн байна. Эдгээр шархны зарим нь гүн нэвтэрсэн. Цээж болон хөвлийн хүндийд хүрсэн байдалтай байсан ба гарын хэсэгт хамгаалах гэж оролцсон байж болох шинж тэмдэг ажиглагджээ. Ингээд хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд талигачийн биед илэрсэн шарах гэмтлүүдийг нэг бүрчлэн тэмдэглэж гэрэл зургаар бэхжүүлэн авчээ. Ам хохирсон залуу хэн байсан бэ? Тухайн байр нь тэрний гэр байсан уу? Эсвэл цонхоор үсрэх гэж байсан залуугийн гэр байсан уу? Энэ асуултанд бүгдээрээ хариултаа авцгаая. Ам хохирсон залуу болох нэмэхэд эцэг гэхээс дөрүүлээ бөгөөд цагдаагийн ягт ам төгссөн дэд хурандаа цолтой шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажилдаг нэгэн байжээ. Хэрэг гардаг өдрийн өглөө Өмнө Говь аймгаас өглөөний 07 цагаас хойш Улаанбаатар руу хоригдол хүргэх албан үүрэгтэй фургон автомашин хөдөлсөн. Ингээд тухайн автомашинд суугаад талигаач нь хот руу орж ирсэн байна. Төв аймаг өнгөрөөд замдаа жижиг постыг өнгөрч засмал замаар баг зэрэг явсны дараа дэд дарга нэмэхэд машинаас буусан аж. Ингээд тэрээр фургон дасан хүмүүст хэлэхдээ манай найз ирээд тоцоод авнаа гэж хэлэн тэдгээр хүмүүсийг явуулсан байна. Одоо ингээд бүгдээрээ нэмхэгийн найз болох дулгаагийн мэдүүлгээс сонсцгоё. Тэрээр дараах мэдүүлгийг шүүхийн илзүүлэгт өгсөн. 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр миний бие буян тухай спорт цогцлбор дээр явж байхад талигаач нэмхэн 15 цаг 36 минутын үед залгаж би Төв аймаг дээр явж байна. Одоо нисхийн тэнд яваад чи ирээд аваад гаач гэж хэлсэн. Дараа нь 15 цаг 37 минутын үед нэмхээ залгаж утас тасраад байна. Сүлжээ тасраад байна гэж хэлсэн.
Тэгээд 16 цаг 19 минутын үед нэмхээ нь өөрийн дугаараасаа залгаж би нисхийн тойргийн тэнд ирчихлээ гэж залгасан. Би нисхийн аюулгүй тойргийн урд талаас түүнийг очиж авсан. Би авахаас өмнө надтай Furgo маркийн машин зөрөөд явхаар нь араас нь явсан боловч биш байсан. Би тэгээд Төв аймаг руу явах зам руу буцаж эргэж нийлээд замаасаа түүнийг авсан. Нэмхээ нь машинаас буугаад замын эсрэг талд гараад зогсож байсан. Нэмхээ нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ногоон эрээ өнгийн алаг хувцастай байсан. Ерөнхийдөө түүнээс арх үнэрсэн байсан боловч согтуу эсэх байсныг нь сайн мэдэгдэхгүй байдалтай байсан. Нэмхээ нь өчигдөр би арх уусан. Одоо ажилд гарч байгаа юм чинь ангийнхантайгаа уулзчаад маргааш ажлаа амжуулна гэж ярьж байсан. Би түүнд чи гэртээ хургуулах юм уу гэхэд би халамцуу байна. Ээж аваас санаа зовоод байна. Чи ажилтай бол намайг бороогийн хүргээд өгчих гэж хэлсэн. Тэгээд би бороо руу 16 цаг 27 минутанд залгаж ярьсан. Бороод хэлэхдээ нэмхээ хөдөөнөөс ирсэн байна. Чамтай уулзна гэж байна гэж хэлсэн. Тэгтэл бороо хүрээдэргээд гэрийнхээ хаягийг зааж өгөөд ирээд залгаараа хэмээн хэлсэн. Очоод удалгүй бороо гадаа гарч ирж бит хоёр дээр ирсэн. Бороо тухайн үед ирүүлээсэн. Нэмхээ хөдөөнөөс ирсэн. Надад мөнгө байхгүй гэхээр нь би түүнд 20 мянган төгрөг өгсөн. Би ажилтай байсан тул гэрийн гаднаас нь яваад өгсөн. Бороогийн гэрт бол ороогүй. 19 цаг 07 минутын үед нэмхээ залгаад хүрээдэрээ гэж дуудсан. Би түүнд найз нь ажилтай байна. Өнөөдөр уулзаж чадахгүй гэдгээ хэлсэн. Бороо мөн давхар цаанаас нь хүрээдэр гэж дуудаж байсан. Би очих боломжгүй гэдгээ хэлсэн юм. Ингээд нэмхээ бороо хоёр надтай 19 цаг 07 минутын үед залгаж ярих үед арх уусан, халамцуу байх шиг байсан гэсэн мэдүүлгийг өгсөн байна. Ингээд талигаач нэмхийг бороогийн гэрт хүргэж өгсөн тулгаагийн мэдүүлгээс бүгдээрээ сонслоо. Харин одоо үг хэрэгт холбогдсон шүүгдэгч бороо гэж юм бэ. Хэрэгт холбогдогч бороо нь Монгол улсын иргэн Улаанбаатар хотод төрсөн эрэгтэй, бүрэн дунд боловсралтай, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй хүн байжээ. Тухайн үед эрхэлсэн тодорхой ажилгүй байсан ба хаан уул дүүргийн нутагт оршин суух хаягтай байжээ. Бороо өмнө нь эрүүгийн хэрэгт холбогдож яасан түүхтэй байсан аж. Тодруулбал 2016 оны 2 сарын 4-ний өдөр шүүхийн шийдвэрээр эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 2-1 болон 181-ийн 2-1-д заснаар 5 жил 6 сарын 20 ялаар шийтгүүлж 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хугацаанаас өмнө тэнснээр суллагдсан байсан байна. Тэрээр эхнэртэйгээ амьдардаг байсан бөгөөд хэрэг явдал болох өдөр нь эхнэр нь 14 цагийн үед эмнэлэгт үзүүлэхээр гэрээсээ гараад явсан байжээ. Одоо харин бүгдээрээ шүүгдэгчийн өөрийнх нь шүүхийн хилцүүлэгт өгсөн хоёр мэдүүлгийг үг үсгийн өөрчлөлтгүйгээр сонсцгоё. Ингэх юм бол бас энэ хэрэг tas тодорхой хэмжээний ойлголттой болцгоно гэсэн үг юм. Шүүгдэгч нь дараах тайлбарыг шүүхийн хилцүүлэгт өгсөн. Тэрээр ярихдаа эхнэр Сара элэний хатуурал зүрхний хэм алдагдалт сүргээ өвчин тусаж улсын 3 дугаар эмнэлэг хавдар судлалын эмнэлэгт бүртгэлтэй эмчилгээ хийлгэж байгаа. Миний эхнэрийн эмчилгээ шөнийн 01 цагт оройтож дуустдаг байсан. Би барилгын ажил хийж эхнэртэй тусалдаг байсан. 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр миний эхнэр өдрийн 12-оос 13 цагийн хооронд гэрээсээ гарсан. Ингээд 15 цагийн үед над руу тулгаа залгаж чухал хүн ирсэн байна. Чамтай уулзъя гинэ. Бид хоёр танаад яваад очие, гэртээ байж байгаарай гэж хэлсэн. Тэгээд 15 минутын дараа би гэрээсээ гарахад тулгаа ангийн найз нэмхээтэй хамт ирсэн байсан. Бид баярлаж хоорондоо дотноор тэрвэрч мэндэлсэн. Бид манай гэрийн гадаа уулзаж, тамхи татаж, тулгаа дэлгүүр орж, арх сотруулах ундаа авсан байсан. Тулгаа дэлгүүрөөс гарч ирэхдээ дортой зүйлээ надад өгч, би ажил дээр очих хэрэгтэй байна гэж хэлсэн. Нэмхээ бид хоёр манай гэрт ороход торонд 2 шил арх, 2-оос 3 лаз пив байсан. Би тухайн үед нэмхээд цай хийж өгөх гэж байсан боловч нэмхээ арх уухыг санал болгосон. Бид хоёр манад арх сотруулах ундааны зүйл хэрэгэлсэн үедээ хүүхэд насны дурсамжуудаа ярьсан. Би ерөнхий боловсролын сургуулийн нэг ангийнхантайгаа 25 жилийн турш уулзаагүй байсан. Би нэмхээтэй өмнө нь 2 удаа уулзаж ясан. Нэмхээ өмнө Говь аймагт ажилладаг бөгөөд тухайн өдөр би карта алга болгосон. Эхнэртэйгээ таарамж муутай байна гэж надад хэлсэн. Нэмхээ арх ууж дуусны дараа арх нэмж уухыг санал болгосон. Харин би түүнд арх уугаад хэрэггүй. Орой ангийнхаа ирнэ гэж хэлэхэд нэмхээ зүгээр чи тэр хүртэл сэргэнэ гэж хэлсэн. Би түүнд надад мөнгө байхгүй гэхэд нэмхээ надад бие зохицуулна гэж хэлээд удалгүй хүнээс 50 мянган төгрөгийг дансандаа шилжүүлүүлсэн. Бид хоёр дахин арх нэмж ууж байхад нэмхээ гинэт надад агсам тавьж эхэлсэн.
Нэмхээ надад дээрэнгүүгээр би хотод ирсэн. Хүүхэн зохицуулж өгнө биздээ. Би танад хонно гэж хэлэхэд би эсэргүүцсэн. Улмаар бид хоёр маргалдаж зодолцсон. Бид хоёр тухайн үедээ сохтуу байсан. Дараагаар нь би зодооныг намжааж угаалгын өрөөнд нүрээ угааж байхад хохирогч над руу хутга барьж алнаа пэгээд орилж ясан. Би бие хамгаалах гэж түүнтэй ноцолдож түүнийг гэмтээж улмаар түүнийг алсан хэмээн мэдүүлгийг өгсөн байна. Мөн тэрээр дахин мэдүүлэг өгөхдөө нэмхээ агсамнаад пэмэн дуугүй бай. Би чамтай ярьж байна. Чи зүгээр сонсох ёстой мэдвүү чигээд агсарч эхэлсэн. Би нэмхээг чи ингэж агсан сотуу тавиад хүүхэн шуухан яриад байх юм бол манайхаас гар гэж хөөсөн. Тэгээд бид хоёр муудалцсан. Нэмхээ чи намайг хөөдөг хинбэ пэмэн гээд бид хоёр том мөрөө коридор 2-ын заг дээр галтгооны булангийн хажууд бид хоёр барьцалдаж аваад нилээн ноцолцсон. Би үүднээс эргээд харсан чинь нэмхээ над руу хутга бариад ирж байсан. Би хутгатай гарыг нь барьж аваад хутгийг нь салгая гэж ноцолдож байснаа санаад байна. Нэг сэхээ ороод хэр хугацаа өнгөрснийг нь мэдэхгүй байна. Нэг харсан чинь нэмхээ цустайгаа хутгалдан газар твтэж байсан. Нэг ангийн хүүхдийн амь насанд хүрсэн нь миний хувьд маш их харамсаж байна. Сохтуугийн хар гайгаар санамсаргүй тохиолдлоор ийм зүйл болчихлоо хэмээн мэдүүлэг өгсөн байна. Харин одоо бүгдээрээ уг одоо болсон хэргийг хэн анх одоо цагдаад мэдгдсэн бэ? Шүүгдэгч нь өөрөө цагдаад дуудлага өгсөн үү? Эсвэл өөр хэн нэгэн хүн уг үйл явдлын талаар мэдээд цагдаагийн албан хаагчид дуудлага өгсөн үү гэдгийг мэдэж авцгаая. Энэ харамсалтай хэрэг болсны дараа шүүгдэгч нь өөрийн эхнэр болох Сараа руу залгаж манайд манай ангийн хүүхэд ирээд энэ над руу дайрч намайг зодсон. Тэгэхэр нь би хутгалж халаа. Одоо хөдлөхгүй байна гэж хэлээд уйлаад уцаа салгажээ. Ингээд эхнэр нь гайхаад буцаад залгаад юу яриад байгаа юм бэ? Битгий тоглоодэй гэж хэлсэн чинь чи бид хоёрын амьдрал одоо дууссан. Би одоо амиа хорлно гэж хэлээд уцаар орилоод ээжээ. Ингээд эхнэр нь уцаа салгаад түүний төрсөн ах буюу баяраа руу залгаж яртал баяраа нь мөн адил шүүгдэгчтэй уцаар ярьсан байжээ. Ингээд тэр хоёр замдаа уулзахаар тохиролцоод тухайн хэрэг явдал болсон гэрлүү явцгаасан байна. Ингээд тэд замдаа уулзалдаад гэрлүү явж очоод хаалгыг нүцсэн боловч дотроос нь төчнөх чимээ гарч байсан боловч бороо нь хаалгаа тайлж өгч чадахгүй байсан аж. Тэр хоёр буцаад шүүгдэгчийн ээжийн гэрлүү явсан. Яагад гэхээр шүүгдэгчийн ээж ихэн гэрт нь тухайн байрны илүү дэлгүүр байдаг байсан байна. Ингээд яаравчлан дэлгүүрээ авчирсан хэрэг болсон газарт буцаж ирсэн. Одоо уг болсон үйл явдлын талаар шүүгдэгч Бороогийн ах буюу Баярагийн мэдүүлгээс бүгдээрээ сонсцгоё. 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 20 цаг 35 минутанд бороо залгахаар нь уцаа авсан чинь нилээн сохтуу байдалтай дүүн өнгөрсөн ахаа гэж хэлсэн. Тэгэхэр нь би чи юу яриад байгаа юм бэ? Юу болсон юм бэ гэж асуусан чинь дүүн танд хэлмээргүй байна. Өглөө угаасаа мэдээгээр гарна. Би угаасаа хэлж чадахгүй гэж хэлээд уцаа салгасан. Тэгснээ 20 цаг 53 минутын алдад дахин залгаад энэ нэг юм намайг алан тална гэж дайрч байсан. Одоо өөрөө энд өвчгсөн хөвтөж байна. Та ирээд хэрэггүй. Танд гай болно. Би тэнийг ирүүлмээргүй байна гэж хэлээд уцаа салгачихсан. Тэр хооронд Бороогийн эхнэр над руу залгаад бороо танилуу залгасан уу гэхээр нь харин сая залгаад сонь сони юм яриад байх юм гэж хэлсэн чинь харин над руу бас залгаад би хүү алчглаа гэдэг. Одоо эмнэлгээс гараад такси бариад явж байна. Та намайг цогцлбор дээр тосоод байж байгаарай. Тэнд уулзъя гэхээр нь би машина асаагаад очоод Сарайг тосч яваад дүү Бороогийн гэрт очисон. Яваад очоод гаднаас нь чагнахад дотор маш чимээгүй нам гүн байсан ба хаалгыг нэлээд удаан тогссон чинь цаанаас хүн ирж байгаа чимээ дуулдаж байгаад үүдэн дээрээд унаад байх шиг байсан. Хаалгаа тайл гэж хэлсэн чинь түлхүүрээр онгойлгож чадахгүй байгаа юм уу? Нэг юм шажигнуулж дуугаргаад хаалганы бариул хөдөлгөөдсөн. Хөөе бороо хаалга онгойлгооч гэж хэлсэн чинь чи хин бэ гэж хэлсэн. Ах нь байна гэд хэлсэн чинь заа гэд хаалгаа онгойлгох гэд оролдоод онгойлгож чадахгүй байсан. Хаалгаа онгойлгохгүй 10 орчим минут болсон ба энэ юусоо онгойлгож чадахгүй юм байна гэж бодоод Сарааг дагуулад буцаад гэрлүүгөө явсан. Гэрийн илүү түлхүүр байсан болохоор гэрт очоод түлхүүрээ аваад буцаж ирээд хаалгыг онгойлгосон чинь үүдэнд нүрээрээ доош харсан байдалтай. Ногоо ирийн өнгийн цэргийн хувцастай эрэгтэй хүн хөвтөж байсан ба толгойнхын доор тэр чигтээ цус болсон. Үүд хавийн хан мөн цус болчихсон. Газар твтэж байсан. Тухайн хүний цаахан талд шар өнгийн бариултай хутаг газарт байсан.
Тэр хутаа цустай байсан эсхийг нь бол анзаараагүй юм байна. Анх гэрээ хаалгыг онгойлгоход бороо газар твтэж байсан хүний цаа талд бие засах өрөөний үүдэнд газарт сууж байсан. Бороо болохоор ямар ч хувцасгүй. Миний харснаар саарл өнгийн дотор хувцастайгаа л байсан. Биеинд нь цус нүж болсон юм бол харагдаагүй. Харин миний анзаарснаар баруун мөрөнд байсан байх. Зулгарсан. Мөн өвдгөн зулгарсан байсан. Аль талын хөлн байсан эсхийг нь бол анзаараагүй. Би бороод хандаад "Хөөе чи юу хийчихсэн юм бэ?" гэж асуусан чинь босч ирснээ. Энэ өөрөө түрүүнд алан хэдэн гээд дайраад байсан. Одоо өөрөө өвчгсөн хөвтөж байна. Яах гэж ирсэн гайвэ? Босооч чи гэж хэлээд нөгөө газар твтэж байсан хүнийг өшөглөөд байсан хэмээн мэдүүлгийг өгсөн байна. Ингээд баяраа болон сараа хоёр цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд хүлээжсэн нь тэр байсан байжээ. Талигаач яг юунаас болж амь насаа алдсан бэ? Үүнийг тогтоохоор хийсэн задлан шинжилгээний дүгнэлтээс одоо хүргэе. Шинжээчийн дүгнэлтэнд талигаачийн биед нүүр, цээж, хэвлийн хэсэгт хурц эрстэй зүйлийн үйлчлэлээр үүссэн олон тооны хатгагдаж зүсэгдсэн шарах илэрсэн байна. Мөн дуух, зүүн зохины гадна хэсэг, зүүн зулай хэсэгт зулгаралт, тархины бүрхүүл доорох цус харвалт, хэвлийн хөндийн дотор эрэхтний гэмтэл, цус хуралт татогджээ. Шинжээчийн үзлэгээр дээрх шархнууд нь ойролцоогоор 10-аас 11 удаагийн үйлчлэлээр үүссэн ба хурц эрстэй өргөн нь 2.5 см-ээс багагүй, урт нь 15 см-ээс багагүй хэмжээтэй зүйлээр үүссэн байх боломжтой хэмээн дүгнсэн. Мөн нүүрний хэсгийн зулгаралтууд нь мохой зүйлд шүргэгдэх үед үүсэх боломжтой хэмээн үздсэн. Хамгийн гол нь талигаач нь олон тооны хатгадаж зүсэгдсэн шархны улмаас их хэмжээний цус алдаж нас барсан хэмээн шинжээчийн дүгнэлт гарсан. Ингээд мөн шинжилгээгээр талигаач нь нас барахад хүргэх архаг хууч өвч илрээгүй бөгөөд мөн талигаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолтой байсан байна хэмээх дүгнэлт гарчээ. Хэрэг мөрдөн шалгах явцад хэд хэдэн шинжилгээ хийсэн бөгөөд бүгд бараг ижил нэг зүйлийг баталсан юм. Юуны өмнө шүүгдэж бороод сэтгцийн шинжилгээ хийсэн. Шинжээчдийн дүгнэлтээр тэрээр ямар нэгэн сэтгцийн өвчнгүй хэрэг гарах үедээ өөрийн хийж буй үйлдэлийг бүрэн ухамсарлах, зөв бурууг ялгах чадвартай байсан байна. Мөн болсон явдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай хэмээн үздсэн. Өөрөөр хэлбэл тэрээр хэрэг хариуцах чадвартай гэсэн үг юм. Мөн бороогийн биед үзлэг явуулсан бөгөөд тухайн үзлэгт олон тооны шарах, хөхрөөлт, зулгаралт илэрсэн. Эдгээрийн ихэнх нь мохой зүйлээр олон удаа цохигдсноос үүссэн бол зарим нь хурц эрттэй зүйлд хүрснээс үүссэн байжээ. Зүүн гарын нэг хөхрөлт нь өмнө нь авсан хуучин гэмтэл байсан бол бусд нь хэрэг болсон өдөр үүссэн байх боломжтой хэмээн шинжээчид дүгнсэн. Эдгээр гэмтэл нь эрүүл мэндийг төр хугацаанд хохирох бөгөөд хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл байсан хэмээн тэмдэглэжээ. Хэргийн газраас илэрсэн хэд хэдэн гарын хээ бороогийн зүүн гарын 7 авар болон дунд хурууны хээтэй яг тохирсон нь тогтоогдсон. Ингэснээр тэр тухайн эд зүйлсэд хүрсэн нь шинжлэх ухааны үндслэлтэйгээр батлагдсан. Мөн түүний өмсөж явсан хувцснуудад олон тооны шин зүсэгдэлт, урагдалт, татаж чангааснаас үүссэн гэмтлүүд илэрсэн. Энэ нь хэрэг гарах үед ширүүн тэмцэл ноцолдсон байж болзошгүйг илтгэж байлаа. ДНХ-гийн шинжилгээч мөрдөн шалгалтад маш чухал баримт болсон юм. Бороогийн хувцас, оймос, дотоож, бугуйч зэрэг олон эд зүйл дээрээс илэрсэн цус бүгд талигаач нэмхэгийн ДНХ-тэй тохирсон байна. Харин хэргийн газрын ариун цэврийн өрөө, коридор, ханийн цаас зэрэг газраас авсан цусны дээжүүдийг шинжилэхэд зарим нь талигаач нэмхэгийнх, зарим нь бороогийнх болох нь тогтоогджээ. Өөрөөр хэлбэл хэргийн газар хоёулангийнх нь цус байсан нь шинжилгээгээр батлагдсан гэсэн үг юм. Хэргийн газраас хураан авсан шар өнгийн бариултай хутган дээр ч цус илэрсэн бөгөөд энэ нь бороогийн ДНХ-тэй тохирсон. Мөн бороогийн өмсөж байсан өмдөн дээр хоёулынх нь ДНХ холилдсон цус илэрсэн байна. Энэ нь тэдний цус хоорондоо холилдсон байсныг харуулсан чухал нотлох баримт болсон юм. Ингээд шүүх хэрэг цугларсан бүх нотлох баримтыг нэг бүрчлэн авч үзсэн. Шүүхийг үзснээр 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр талигаач нэмхээ ажлынхаа дараа ангийн найз болох бороогийн гэрт очиж хамт арх уусан. Арх ууж байх үедээ тэдний хооронд маргаан гарч улмаар бороо нэмхийг олон удаа хутгалж түүний амь насанд хүрсэн нь гэрчүүдийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг, камерын бичлэг, гарын хээ, ДНХ-гийн шинжилгээ болон бусад бүх нотлох баримтаар тогтоогдсон хэмээг шүүх дүгнсэн. Шүүх хохирогчийг албан үргээ гүйцэтгэж байхад нь эсвэл бүлэглэн алсан гэх үндэслэл тогтоодоогүй гэж үзсэн. Харин нэг зүйл дээр бүрэн санал нэгдсэн юм. Тэр нь бороо талигаачин биед олон 10 удаагийн хутганы шарх учруулж маш ихээр тарчлаа. Зовоож амь насыг нь хохироосон учраас энэ хэргийг онц харгас сэрсгийгээр үлдсэн хүн амны хэрэг хэмээн үзсэн.
Хохирогч нас барах үедээ хүнд сагдaltaй байсан тогтоогдсон ч шинжээчийн тайлбараар ийм хүн өөрийгөө хамгаалах, эсэргүүцэх, бүр зүхтах боломж бүрэн алдагддаггүй аж. Үүнээс гадна бороогийн биед ч мөн олон тооны хөнгөн гэмтэл илэрсэн нь хоёр тал хоорондоо ноцолдсон болохыг харуулж ясан тул хохирогч өөрийгөө хамгаалах ямар ч боломжгүй байсан гэж үзэх үндэслэхгүй гэж шүүх дүгнсэн. Ингээд ял оногдуулахдаа шүүх гин бурууга хүлээн зөвшөөрсөн. Оршуулгын зардлын тодорхой хэсгийг төлсөн гих мэт нөхцөл байдлыг харгалзан үтсэн. Гэвч үйлсэн хэрэг нь хүний амьд онц харгас хэрсгээр хүрсэн маш хүнд гэмт хэрэг байсан учраас түүнд 18 жилийн хугацаагаар хаалттай хорих ангид ял илүүлэх шийдвэр гаргасан. Мөн бороогийн урьдчилан цагдан хоригдсон 660 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь тооцсон байна. Үлдсэн оршуулгын зардал болох 11 сая 905,780 төгрөгийг хохирогчийн ар гэрт төлөхөөр шийдэрлэжээ. Ингэснээр 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр архитан согтуурсны дараах маргаанаас эхэлсэн энэ хэрэг нэг хүний ямиг авч одон нөгөө хүний амьдралын дараагийн 18 жилийг торны цаана өнгөрүүлэх шүүхийн шийдвэрээр өндөрлсөн юм. Арх согтууруулгундаа хэрэгэлсэн үед энгийн маргаан хүртэл эмгэнэлд үр дагаварт хүрэх эрсдэлтэй байдаг. Хэрв нөхцөл байдал хурцдаж эхэлбэл хамгийн зөв алхам нь маргаанаа үргэлжлүүлэх биш, харин тухайн орчноос холдох юм. Учир нь ганцхан агшны шийдвэрийг насан туршдаа засах боломжгүй байдаг. Ингээд энд хүрээд өнөөдрийн хэрэг манд дуусаж байна. Тэгээ бас энэ хэргийг сонсоод та бүхэн бас өөртөөхөө дүгнэлтийг хийгээд явсан байх гэж бодож байна. Ингээд дараагийн дугаараар уулзтлаа. Бүгдээрээ түр баяртай.